За өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсын хувьд бүр тодруулж хэлэх юм бол ерөнхийлөгч Дональд Трампын хувьд олон улсад энхийг сахиулагч гэх дүр төрхөө нилээд тод томрооноор харуулах боломж олдсон 7 хоног байлаа гэж хэлж болохоор байна. Юун түрүүнд Америкийн нэгдсэн улсын санаачилсан газын зуруусын энхийн төлөвлөгөө нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн чамгүй өндөр босхийг давж чадсан байна. Хэдийгээр газын зураас гал зогсоох хэлэлцээр бүрэн төвлөрд хэрэгжиж чадахгүй байгаа ч гэсэн урт хугацааны их тайванг тогтоох төлөвлөгөө нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн дэмжлэгийг авч ирнэ гэдг нь олон улсын түвшинд чухал аж холбогдолтой зүйл яа харахгүй муу юм. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл газын зураасыг цаашид сэргээн босгох Америк нэгдсэн улсын дэмжлэгтэй тогтоолыг баталлаа. Уг тогтоолд 2 жилийн хугацаатай олон улсын энхийг сахиулах зэвсэг хүчинг байршуулж, энх тайвны зөвлөл гэж нэрлсэн шилжилтийн удирдах байгууллага байгуулах тухай тусгаж өгчээ. Тогтоолыг 13 тэг харьцаатайгаар баталж, Орос, Хятад санал өгөхөөс татгалсан нь бүгд нэгэн дугаар санал нэгдээгүйч олонхын саналаар дэмжигдсэнд тооцогдсон батлагджээ. Энэхүү батлагдсан тогтоол нь Дональд Трампын газын бүсэд зориулсан 20 зүйл заалт бүхий төлөвлөгөө юм. Энэхүү төлөвлөгөөг анх гал зогсоох хэлэлцээрт хүрэхийн тулд зориулж баталсан боловч цаашдаа Хамас бүлэглэлийн зэвсгийг тус нутгаас гаргах, бүс нутгийг сэргээн босгох, олон улсын хяналтанд ор төр засгийн газар байгуулах зэргээр газын бүсийг аюулгүй болгох зорилгын хүрээнд ажиллах юм а. Олон улсын энхийг сахиулах цэргийн хүчин тус нутагт байршиж, хөлийн бүсийг хамгаалах, энгийн иргэдийг аюулгүй байдлыг нь хангах, хүмүүлийн тусламжийг оруулах, зэвсэгт бүлэглэлүүдийн зэвсгийг хураан авах зэрэг үүрэгтэйгээр байрлан ажиллана. Газын бүс тогтворчин тайван болмогц тогтоолд заасны дагуу Израилийн цэргүүд тус бүс нутгаас цэргээ татна гэсэн боловч Израилийн талаас Хамасын зэвсгийг хураасны дараа л гарна гэсэн байр суурьтай байна. Тогтоолыг боловсруулж байх үед Арабын улс орнууд Палестины цаашдын ирээдүйг тусгаж өгөхийг шаарджээ. Үүний үр дүнд газын бүсийг сэргээн босгож өөрчлөлт шинжилэл хийж дууссаны дараа Палестин өөртөө засах хэрэгтэй бие даасан Палестины улс болон оршин тогтнох боломж багч гэсэн нэмэгдэж байна. Үндсэндээ нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл Дональд Трампын төлөвлөгөөний дагуу Америк нэгдсэн улсын тэргүүлж байгаа газын бүсийг докторжуулах саналыг баталсан нь томоохон эргэлтийн цэг болж байна. Гэхдээ уг төлөвлөгөөний хүрээнд Хамасыг үнэхээр зэвсэггүйжүүлж чадах хэсэг, олон улсын энх тайвныг сахиулагчид бодтойгоор энхийг сахиулж чадах хэсэг нь баталгаагүй байна. Төр зүрийн засгийн газар болох энх тайвны зөвлөлийн байдлаас олон зүйл хамаархаар байгаа юм а. За өнгөрсөн 7 хоногт Америк нэгдсэн улсын бас нэгэн томоохон ахиц дэвшил гаргасан энхийн хэлэлцээр Украины дайнтай холбоотой байна. Бүр тодруулах юм бол 11-р сарын 23-ны өдөр Америк болон Украины төлөөлөгчид чамгүй удаан хугацаанд зогсоод байсан яриа хэлэлцээр сэргээж Женев хотноо уулзсан байгаа юм. Гэхдээ 28 заалт бүхий энхийн төлөвлөгөөг нэг бүрчлэн ярилцсан байна. Уг төлөвлөгөө нь анхандаа Орос улбаны улсын талд хэд найр тавьсан шинжтэй байна гэх шүүмжлэлийн бай болоод байсан бол Женев дэх уулзалтын дараа талууд энхийн төлөвлөгөөг илүү тэнцвэртэй болгох өөрчлөлтүүд орсон талаар хэлж байгаа юм. Гэхдээ эцсийн хувилбарыг Орос, Украин, Америк, Европын холбоо аль аль нь зөвшөөрсөний дараа олон нийтэд дэлгэх төлөвтэй байгаа юм. Америк нэгдсэн улсын төлөвлөгөөний эхний хувилбар Орос улбаны улсад хэд давуу тал олгосон байна гэж Украины их баригчид Европын томоохон улс орнуудаас болгоомжилж байгаа гэдгээ Женевийн уулзалтын өмнө хэлж байсан. Тухайлбал Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский Украин тусгаар тогтнолынхоо төлөө зогсох уу эсвэл Америк нэгдсэн улсын дэмжлэгээ алдах уу гэсэн хүнд сонголттой нүүр тулж байна гэж хэлсэн юм. Мөн Герман улсын канцлер Фридрих Мерц Дональд Трамптай ярилцсан тухайга хэлэхдээ Европын улс орнууд хүлээн авч болох хэсэг бий, гэхдээ авах боломжгүй хэсэг ч гэсэн байна гэдгийг хэлсэн юм. Мөн бид Украинтай нэг байр суурьтай байгаа, тусгаар тогтнол нутаг дэвсгэрийн халдшгүй байдлыг дордуулах ёсгүй гэдгийг тодтогсон. Мөн Франц улсын батлан хамгааллын дэд сайд Алис Руфо Украины армийн хэмжээг хязгаарлах тухай санал нь тусгаар тогтнолд нь халдаж байна гэж үзэж, Украиныг өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй байх ёстой гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Тэгвэл нөгөө талд Дональд Трамп уулзалтын өмнө Украиныг Америк нэгдсэн улсын ач тусыг ойлгохгүй, талархахгүй байна хэмээн шүүмжлээд амьдсан. Харин уулзалтын дараа Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио төлөвлөгөөг шинчилж өөрчлөлт хийсэн, цаашид ч тохирох өөрчлөлтүүд орно гэдгийг хэлсэн байна. Мөн тэр ерөнхийлөгч Дональд Трамп Украинд тавьж байгаа энэ пүрэв гараг гэхэд хилцэлд хүрэх тухай шаардлага хатуу заагдсан хугацаа бишээ гэдгийг тодтогсон юм. Түүний хэлснээр одоогоор санал зөрүүлдэж байгаа хэсгийн зарим нь үг хэлхийн асуудал, мөн илүү дээд түвшний улс төрийн шийдвэр гаргасан асуудлууд, зарим нь шийдэхэд цаг хугацаа шаардлагатай асуудлууд байгаа гэж тайлбарласан байна.
Төлөвлөгөөний нарийн зарлууд тодорхойгүй байгаа ч гэсэн Их Британи, Франц, Герман гэх Европын 3 улс орны бэлтгэсэн Америкийн төлөвлөгөөний эсрэг санал болгож байгаа хувилбарыг Reuters агентлаг нийтэлсэн байна. Энэхүү баримт бичиг нь Америкийн нэгдсэн улсын төслийг үндэс болгон ашигласан ч Европын тал Украины тусгаар тогтнолыг онцлон баталгаажуулж, зарим заалтыг зөөлрүүлэн, заримыг нь бүрэн хассан байна. Тухайлбал Европын хувилбар Америкийн төслөөс ялгаатай нь ямар ч дефакто Оросыг гэсэн ангиллыг хасаж, хэлэлцээ фронтын өнөөгийн шугамаас эхлэх ёстой гэсэн зарчмыг тавьсан байна. Ингэхдээ Украин газар нутгаа цэргийн хүчээр буцаан авахгүй гэсэн заалт хിവэрүүлсэн ч аль ч талд урьдчилсан давуу эрх олгогдохооргүй хэлбэр болсон гэж шинжээчид дүгнэж байна. Аюулгүй байдлын баталгааны хувьд хоёр талын санал зөрж байгаа юм. Америкийн хувилбарт баталгааг нэлээд бүдэг тодорхой бус хэлбэрээр тусгасан бол Европын хувилбарт Америк НАТОгийн 5 дугаар зүйлийн адил аюулгүй байдлын албан баталгаа өгөх шаардлагатай гэж заасан байна. Европын саналын бас нэгэн том ялгаа нь Оросын зарцаагдсан хөрөнгийн асуудлаас харагдана. Америкийн зүгээс тэдгээр хөрөнгийн 100 тэрбум $, Америкийн удирдлага дор хөрөнгө оруулалтанд ашиглаж, ашигын талыг нь авах санал гаргасан бол Европ энэ санааг бүхэлдэн татгалзаж, Оросын хөрөнгө Украины дайны нөхөн төлбөрт зориулагдах ёстой гэж заажээ. Цагаан уртанд олонний анхаарлыг татсан нэгэн айршлал болж өнгөрлөө. Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Сауди Араби улсын угсаа залгамжлах хунтайч Мохаммед бин Салманыг цагаан уртанд угтан авч уулзсан байна. Энэхүү айлчлалын үеэр Дональд Трамп Сауди Араби улсыг НАТОгийн гишүүн бус гол холбоотон улсаа гэж албан ёсоор тодорхойлсон байгаа юм. Мөн мэдээж энэхүү айлчлалыг хунтайжийн нэр холбогдоод байгаа хүн амны хэрэгтэй холбоотой асуудлууд тойрч гарсангүй. Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид 2018 онд бусдын гарт амиа алдсан сэтгүүлч Жамал Хашогигийн талаар асуужээ. Америкийн нэгдсэн улсын тагнуулын албаны 2021 оны гаргасан тайланд уг хүн амны хэрэгт хунтайж Мохаммед бин Салман холбоотой гар бие оролцсон байх ч магадлалтай гэж дүгнсэн байсан бол Дональд Трамп уг мэдээллийг үгүйсгэж угсаа залгамжлах хунтайжийг энэхүү асуудлын тухай юу ч мэдээгүй хэмээн өмөөрөн талигаач сэтгүүлч Хашогигийн хэргийг олон талтай маргаантай асуудал гэж тодорхойлжээ. Харин олон улсын хэвлэлүүд Дональд Трампын уг асуудал дээр нэмийн хэлсэн иймэрхүү зүйлс амьдралд болж л байдаг гэснийг онцолж байна. Хунтайж Мохаммед бин Салман уг явдал Сауди Арабид уй гашуу том гар цохирлыг авчирсан. Цаашдаач үүнтэй төстэй хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд өөрчлөлт хийж байгаа болохоо хэлсэн байна. Цааш айлчлалын үеэр хоёр улсын эдийн засаг батлан хамгаалалттай холбоотой томоохон гэрээ хэлэлцээрүүдийг тусгаж ярилцсан байна. Үүнд Дональд Трамп Сауди Арабид F-35 сүнөөгч онгоц худалдах болсноо болон хоёр улс батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж цөмийн захиргаан эрчим хүчийг хамтран судлахаар тохиролцжээ. Уг цөмийн төсөн зэвсгийн зориултаар бус зөвхөн захиргаан эрчим хүч үйлдвэрлэх болохыг хэлж байна. Түүнчлэн Америкийн нэгдсэн улсын технологи, хиймэл оюун ухааны болоод бусад технологийн салбаруудад Сауди Араби нэг их найд $1 хөрөнгө оруулахад зарлжээ. Цааш Дональд Трамп Сауди Арабыг НАТОгийн гаднах Америкийн нэгдсэн улсын томоохон холбоотон улс гэж зарлан цэргийн хамтын ажиллагаагаа нэгтрүүлж батлан хамгаалтын зориултай машин техникийн хүртээмж өргөсөж байгаа гэдгээд хэллээ. Хунтайж Мохаммед бин Салман Абрахамын хэлэлцээр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн ч Израильтай энхийн гэрээ хийхээр болвол Палестин бие даасан улс болох нөхцөлийн доорол тохиролцно гэдгийг хэлсэн байна. Мөн хунтайж Суданд өрнөж байгаа дайныг хөндлөнгөөс зогсоох тал дээр Дональд Трампаас тусламж хүсэхээр зэхэж байгаагаа дурджээ. Энэхүү уулзалт олон жилийн турш таагүй харилцаатай байсан Америк болон Сауди Араби хоёр улсын харилцаа илт сайжирч байгааг харууллаа. Дональд Трампын хунтайж Мохаммед бин Салманыг өмөрч байгаа нь мөн тус улстай гэрээ хэлэлцээрүүдийг хийсэн байгаа нь Америкийн нэгдсэн улс стратегийн болон эдийн засгийн ашиг сонирхлоо нэмэгдүүлж байгааг илэрхийлж байгаа юм. Сауди Арабийн хувьд энэхүү айлчлал нь угсаа залгамжлах хунтайжийн нэр хүндийг өсгсөн, олон улсын давцанд гол тоглогчийн нэг болох боломжийг нээсэн томоохон үйл явдал боллоо гэж олон улсын шинжээчид дүгнэж байна. Олон улсын хэмжээнд гэвэл сая дурсамжлан газын зурус Орос Украины дайн Сауди Арабийн хунтайжийн маргаантай айршлал зэрэг үйл явдлуудыг та бүхэнд үзүүллээ. Үргэлжлүүлэн Америкийн нэгдсэн улсын дотоод улс төрдөж гисэн нэлээд шуугиантай 7 хоног болж өнгөрсөн байна. 11-р сарын 20-ны өдөр ерөнхийлөгч Дональд Трамп хууль зүйн яамаар Джеффри Эпштейний хавтас хэргийг ил болгохыг шаардсан хуулинд гарын үсэг зурсан байна. Олон нийтэд нээлттэй болох нь цаг хугацааны асуудлаа гэсэн үг. Джеффри Эпштейний хэрэг зүгээр нэг гэмт хэрэг биш. Америкийн нэгдсэн улсын улс төрийн хүчнүүдийг ялангуяа бүгд найрамдах намынхныг хүчтэй талцуулсан улс төрийн маргаан зөрчлийн гол сэдэв болоод байгаа юм. Санхүүгийн мэргэжилтэн бизнес эрхлэгч Джеффри Эпштейн нь цагтаа дэлхийн одод улс төрчид тэрбумтнуудаар хүрээлүүлсэн эрх мэдэлтэй хүн байсан юм а.
Гэвч тэрээр насанд хүрээгүй хүүхдийн биеийг үнэлүүлсэн хэрэгт буруутгагдаж 2019 онд түүний бэлгийн мүлжилгийн хэрэгээр холбогдсон шүүх хурлын үйл ажиллагаа явагдаж байх үеэр амиа орлсон байдаг. Түүний хавцас тэрэгт улс төрийн нөлөө бүхий хүмүүс алдарснууд тэр дундаа ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүртэл дурдгдсан гэж их сурвалжууд мэдэгддэг. Харин энэ 7 өнөخت ерөнхийлөгч Дональд Трамп олонхын санаа бодол хавтас тэргийг дэлэг гэж шаардаж байгаа энэ үед бодлоо өөрчилж хавтас тэргийг нээлгэх тухай хуулийн төсөлд гарын үсэг зурхад асуудалгүй гэдгийг илэрхийлсэн. Гисэн дэд түүнээс өмнө удаан хугацааны туршид хэргийг нээлттэй болгох кампанид ажлыг ардчилсан намын зохион байгуулж байгаа хуучин хуурамч шоу гэж нэрлсээр ирсэн. Тэр энэ удаад цагаан ордонд олон нийтэд нээлттэй гарын үсэг зурах арга хэмжээ зохион байгуулахын оронд Truth Social дээрээ гарын үсэг зурсан гэж мэдэгдэж мөн ардчилсан намынхныг дахин нэг удаа шүүмжлээд амжлаа. Энэ 7 өнөخت Сенат уг хуулийн төслийг санал нэгтээ дэмжсэн бол төлөөлөгчдийн танхимд зөвхөн бүгд найрамдах намын төлөөлөгч Kelly Hinkson эсрэг санал өгч үлдсэн нь бүгд дэмжсэн саналыг өгсөн байна. Ингэснээр хуулийн төсөл ерөнхийлөгч Дональд Трамп руу шилжиж гарын үсэг зурсан нь энэ юм а. Хуулийн дагуу ерөнхий прокурор Пам Бонди 30 хоногийн дотор Эпштейнтэй холбоотой ангилагдаагүй бүх материалыг ил болгох ёстой. Гэхдээ мөрдөн шалгалтанд нөлөөлж болцсошгүй хэсгийг нуух эсвэл засварлах эрх нь прокурорт үлдэж байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт Бонди ерөнхийлөгчийн өсөлтөөр Эпштейнийг хэрэгдэх ардчилсан намынхантай холбоотой асуудлыг тусад нь мөрдөн шалгахыг зөвшөөрсөн байна. Америк нэгдсэн улсын хууль зүйн мөн нь яллагдаагүй 3 этгээдийг мөрдөн шалгах үндслэл олдоогүй гэж мэдэгдэж байсан. Харин ерөнхий прокурорын зүгээс нэмэлт материал байгаа гэснээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Энэхүү Эпштейнтэй холбоотой хэрэг нь бүгд найрамдах намын дотор тун ховор тохиох хагарлыг үүсгэж магадгүй гэж шинжээчид анхааруулж байна. Хуулийг бүгд найрамдах намын Томас Месси болон ардчилсан намын Рохана нар хамтран ахалж Тайлор Грин тэргүүтээ нэр бүхий олон зарим бүгд найрамдах намын гишүүд ил тод дэмжиж байгаа гэдгийг илэрхийлж байсан. Харин ерөнхийлөгч Дональд Трампын хувьд өөрийгөө Эпштейний гэмтэргүүдтэй ямар ч холбоогүй гэдэг байр суурь илэрхийлсээр байна. 1980-аас 1990 онд Дональд Трамп Эпштейн хоёр найзалж байсан ч 2000-ад оны ихээр Дональд Трамп Эпштейнийг Mar-a-Lago клубээс хөөж явуулсан болохоо хэлж байсан юм а. За Нью-Йорк хотын анхны исламын шашинтай Африк гаралтай аман захирагчаар сонгогдож олон нийтийг шуугиалаад байсан Зохрон Мамданы цагаан ордонд Дональд Трамптай уулзаад зогсохгүй талууд хамтдаа сэтгүүлчдийн нээлттэй асуултанд хариулсан байна. Нью-Йорк хотын захирагчийн сонгуулийн үеэр нэг фашист, коммунист гихчлэн шүүмжилж байсан энэ хоёр эрхэм ийхүү хэвлэлийн өмнө тун найрсаг харилцаатай харагдсан нь олон нийтийг нилээд зочирдуулсан хачирхалтай үйл явдал байсан юм. Хэдийгээр Зохрон Мамданы Дональд Трамп нарын уулзалт найрсаг уур амьсгалтай болсон ч Зохрон Мамданы уулзалтаас 2 хоногийн дараа Дональд Трампыг фашист үзэлтэй дарангуйлагч шинжтэй улс төрч хэвээр гэж NBC-гийн Meet the Press хөтөлбөрт ярьжээ. Тодорхойлбол нэвтрүүлгийн үеэр түүнийг Дональд Трамп арчлал занал хийлдэг гэж үзсэн хэвээр үү хэмээн асуухад Мамданы би өмнө нь хэлжсэн бүхнээ одоо ч зөв гэж бодож байна. Гэхдээ улс төрч санал зөрөлдөөн байх зүйл гэдгийг хэлсэн байгаа юм. Иргэн сануулгад тэрээр 11-р сарын 4-нд аман захирагчийн сонгуулийн ялалтын илтгэлтэй ерөнхийлөгчийн нэрийг шууд хэлээгүйч дарлагч төр баригчийг айлгах хамгийн сайн арга нь түүнийг эрх мэдэлд хүргэсэн нөхцлүүдийг арилгах явдлаа гэсэн утгатай үгийг хэлсэн юм. Нөгөө талд Дональд Трамп Мамданыг коммунист хэмээн шүүмжилж байсан тул цагаан ордны уулзалт хурц ширүүн ур амьсгалтай байх болов уу гэж олон нийт хүлээж байсан. Гэвч уулзалт гайхмаар нам гүн болж Дональд Трамп түүнийг ажлаа сайн хийнэ гэдэгт итгэлтэй байна. Зарим консерватив хүмүүст хүртэл гайхал төрүүлж магадгүй хэмээн магтаж аллаа. Цааш хоёр тал орон сууц, хүнсний үнд болон амжиргааны зардлын асуудлаар хамтран ажиллахаар ярилцаж, Нью-Йорк хоттой холбоотой асуудлаар ижил байр суурьтай болох нь ажиглагдсан юм. Уулзалтын дараа Мамданы NBC-д өгсөн ярилцлаганда уулзалтыг ажил хэрэгч уулзалт болсон гэж тодорхойлсон. Мөн тэрээр Нью-Йоркийн цагдаагийн газрын комиссар Джессика Тишийг албан тушаалд нь үлдээх шийдвэр гаргаснаа хэлсэн байна. Үүний дараа үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Кевин Хассет шийдвэрийг дэмжиж байгаа гэдгийг илэрхийлж, цагаан ордны хувьд найдвар төрүүлсэн алхам боллоо хэмээн тодорхойлсон юм. Комиссар Джессика Тишн дарга асан Эрик Адамсын 5,000 шин цагдаа авах төлөвлөгөөг дэмждэг бол Зохрон Мамданы одоогийн бүрэлдэхүүнийг хэвээр хадгалах байр суурьтай байдаг ачаа. Өөрчлөлт та бүхэнд Америк нэгдсэн улсын эдийн засаг бизнесийн орчинд болж байгаа онцлог үйл явдлуудаас мэдээлэх гэж байна. Тэгэхээр өнгөрсөн 10 дугаар сарын 1-ээс хойш 43 хоног буюу түүхэнд байгаагүй урт хугацаагаар Америк нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа саатаад байсан нь өнгөрсөн 7 хоногор дуусгар болсон байна. Тэгвэл энэ саатал тус улсын эдийн засагт 11 тэрбум $, нөхөж болохооргүй алдагдлыг үүсгэсэн гэж Америк нэгдсэн улсын сангийн сайд Scott Bessent анхааруулж байна.
Скот Бейсент хэдийгээр эдийн засагт иргэн нөхөх боломжгүй алдагдал учирч байгааг хүлээн зөвшөөрсөн ч эх онд өсвөлийн төлөв өөдрөг харагдаж байгаа талаар мөн хэлсэн юм а. Тэрээр хүүгийн дарамт буурч татварын багц хөнгөлөлт хэрэгжиж эхэлснээр эдийн засгийн зарим салбар сэргийх нөхцөл бүрднэ гэж үзсэн байна. Мөн түүний хэлснээр өндөр хүүгийн нөлөөнд орсон салбарууд ялангуяа орон сууцны зах зээл өнгөрсөн саруудад уналтанд орсон ч бүтэн эдийн засгийн хэмжээнд буурах эрсдэл харагдахгүй байгаа гэлээ. Харин инфляцийн гол шалтгаан нь үйлчилгээний салбарын өндөр үн болохоос биш, ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж байгаа өргөн хүрээний тарифууд биш гэж хэлсэн байна. Гэхдээ Америкийн иргэдийн дунд арилжааны барааны тариф нэмэгдснээс үүдэлтэй бухимдал нэмэгдэж, үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа саарч байгаа тухай мэдээллүүд гарч эхлээд байгаа. Тухайлбал Мичиганы их сургуулийн хэрэглэгчийн сентиментийн судалгаанд ч үн өсөлтөнд хэрэглэгчдийн бухимдал өндөр байгаа нь илэрсэн байна. Үүнтэй зэрэгцэн Дональд Трампын нэр хүнд буурч Reuters агентлагийн сүүлийн санал асуулгаар 38% болж буурсан тул цагаан урдан амжиргааны өртгийн асуудалд эрчимтэй анхаарал хандуулж байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт Дональд Трампын захиргаа гаднаас импортлдог зарим хүнсний бүтээгдэхүүн, тухайлбал жимс, кофе зэрэгт тариф бууруулах шийдвэр гаргасан байгаа. Одоогийн байдлаар жилийн инфляц 3 орчим хувьд хэлбэлзэж байгаа юм. Ингэхдээ инфляцийн түвшин ардчилсан намын удирддаг мужуудад бүгд найрамдагчдын удирддаг мужуудаас 0.5 пунктээр өндөр байгааг Скот Бейсент хэлсэн юм. Түүнтэй зэрэгцэн үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Кевин Хассет Fox News төгсөн ярилцлагада 2026 оны эдийн засаг асар хүчтэй өсөлттэй байна гэж таамаглаж байгаагаа хэлсэн байна. Гэхдээ төрийн үйл ажиллагаа зогссон хугацааны нөлөөгөөр энэ оны 4-р улирал бага зэрэг саарах ба өсөлт 1.5-аас 2% орчимд хэлбэлцэнэ гэж тооцоолсон байна. Ингэхдээ үйлдвэрлэлийн салбарын ажлын байр нэмэгдэх нь 2026 оны өсөлтийг дэмжих хүлээлттэй байгаа гэлээ. Америк нэгдсэн улсын хөдөлмөрийн статистикийн товчоо энэ 7 хоногт мэдээлэл гаргаж, инфляцийн гол үзүүлэлт болох 10-р сарын хэрэглээний үнийн индексийг нийтлэх боломжгүй болсон гэдгийг мэдээллээ. Шалтгаан нь засгийн газрын үйл ажиллагаа саацантай холбоотой. Ингэснээр холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах нэмэх хэсэг шийдвэрээ инфляцийн мэдээлэлгүйгээр гаргах шаардлагатай болж байгаа юм а. Хөдөлмөрийн статистикийн давчооны тайлбарснаар засгийн газрын 43 хоног үргэлжилсэн зогсолт нь зарим судалгааны мэдээллийг буцаж нөхөн цуглуулах боломжгүй болгосон гэлээ. Уламжлал ёсоор 11-р сарын 7-нд гарах ёстой байсан хэрэглээний үнийн индексийн тайлан туслагдсанаар холбооны нөөцийн сан 12-р сарын 10-нд хийх бодлогын хүүгийн шийдвэрийн өмнө хамгийн чухал инфляцийн мэдээлэлгүй үлдэж байгаа юм. Харин 11-р сарын хэрэглээний үнийн индекс 12-р сарын 18-нд холбооны нөөцийн шийдвэрээс 8 хоногийн дараа гарахаар товлогдсон байна. Товчооны ажилтнууд үнийн мэдээллийг бичлэн очиж шалгах, аж ахуй нэгжүүд рүү утсаар холбогдох, өрхийн судалгаа авах зэргээр олон их сурвалжаас бүрдүүлдэг. Засгийн газар зогссон хугацаанд энэ бүх арга дасалдсан тул өгөгдлийг нөхөж авах боломжгүй болсон аж. Захимаар мэдээлэл цуглуулах сувгууд мөн дасалдсан тул тайлан бүрэн нөхөгдөх аргагүй болжээ. Зөвхөн хэрэглээний үнийн индекс биш, инфляцийн өөр нэг гол хэмжүүр болох хувийн хэрэглээний үнийн индекс ч мөн адил хойшилсан байна. Хувийн хэрэглээний үнийн индексийг дахин товлоно гэж мэдэгдсэн ч тодорхой өдөр зарлаагүй байна. Үүнээс ч өмнө холбооны нөөцийн сангийн бодлого тодорхойлогчид олон 7 хоногийн турш хангалттай өгөгдөлгүй тун хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэдгээ анхааруулж байсан. Холбооны нөөцийн сангийн зүгээс өнгөрсөн сард хүүг 0.25 нэгжээр бууруулсан ч хурлын протоколд инфляц хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээлэл дутуу байгааг эрсдэл гэж дүнсэн байдаг. Энэ талаар холбооны нөөцийн сангийн дарга Жером Паул эдийн засгийн талаар чухал мэдээлэлгүй үед маш болгоомжтой хөдөлгөөс өөр сонголт байхгүй нь манан донд машин барьж байгаа жолооч шиг байна гэж зөөрлөн хэлж байв. Хөдөлмөрийн зах зээлийн тухайд сүүлийн бүрэн гаргасан хөдөлмөрийн зах зээлийн тайланд 9-р сард 119 мянган ажлын байр шинээр нэмэгдсэн ч ажилгүйдлийн түвшин 2021 оноос хойших дээд хэмжээндээ хүрч өмнөх саруудын өсөлтийн тоонууд доошо засагдсан юм. Түүнчлэн 10-р сарын хөдөлмөрийн тайлан гараагүй тухайн сард шинээр бий болсон болон устсан ажлын байрны тоо 11-р сарын тайлантай хамт холбооны нөөцийн сангийн хурлаас 7 хоногийн дараа нийлэгдэх юм а. Америкийн төдийгүй дэлхийн хамгийн үнэтэй компани гэгдэж байгаа NVIDIA компани санхүүгийн 3-р улирлын тайлан шинжээчдийн хүлээлтийг давлаа. Уг компани хэмээл оюуны чипний зах зээл дэх давмгай байр суурь дахин баталж байна гэсэн үг. Энэхүү тайлангийн дараа NVIDIA-гийн хувьцаа дагаад томоохон технологийн компаниудын хувьцааны ханш ч гэсэн нэмэгдсэн байна. Түүнчлэн тайлан гарахтай зэрэгцэн NVIDIA компаниг гүйцэтгэх захирал Jensen Huang 2025-аас 2026 онд нийлүүлэх хиймэл оюун ухааны чипүүдийн захиалга нь $500 тэрбум хүрэх тухай тооцоолол хിവэрэ захиалга цаашаа ч гэсэн нэмэгдэнэ гэдгийг хэлсэн байна.
Nvidia компани энэ оны 3 дугаар улиралд 57 тэрбум $, орлого олж, нэгж хувьцаанд ногдох ашиг нь 1.3 $, болсон байгаа нь шинжээчдийн тооцоосноос өндөр байлаа. Харин цэвэр ашиг нь 31.9 тэрбум $-д хүрч, өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс 65%-аар өссөн байна. 4-р улирлын борлуулалтын төлөвч эрэг хэвээр байгаа бөгөөд Nvidia энэ хугацаанд 65 тэрбум $, орлого олно гэж тооцоолж байгаа нь зах зээлд хүлээгдэж байсан 61.6 тэрбум $-оос давсан таамаг болж байгаа юм. Санхүүгийн тайлангаас харахад компани график процессорын эрэлт тасралтгүй өсөж байгаа юм. Энэ нь зах зээлийн томоохон тоглогчид, томоохон дата төвүүд, клауд үйлчилгээ үзүүлэгчид, технологийн компаниуд бүгд Nvidia-гийн бүтээгдэхүүнд түшгэлсэн хэвээрээ байгааг харуулж байна. Тайлангийн дараах ярианда компани гүйцэтгэх захирал Джейсон Хуан хэмэл оюуны хөөсрөлт гэсэн ойлголтыг эрс ницаасан байна. Тэрээр одоогийн том хөрөнгө оруулалтууд нь бодит хэрэглээтэй тодорхой үндэслэлтэй гэж үзсэн байгаа юм. Түүний хэлснээр хэмэл оюуныг хэрэглэх 3 үндсэн чиглэл зэрэг өргөжин тэлж байгааж. Нэгдүгээрт хэмэл оюунч биш, уламжлалт их хөгжлийн боловсруулалтын програмууд хүртэл график процессор руу шилжиж байгаа. Хоёрдугаарт хэмэл оюуны тусламжтайгаар шинэ төрлийн аппликейшнууд бий болж байгаа. Гуравдугаарт хэрэглэгчийн оролцоогүйгээр бие даан ажилдаг, даалгавар гүйцэтгэгч хэмэл оюун хэрэглээнд нэвтэрч эхлээд байгаа нь асар их тооцоолын хүчин чадал шаардах тухай юм. Энэ 3 урсгал нийлээд үндсэндээ дэлхийд дахинд дата төвүүдийн өртөглийг түргэсгэж байна гэж Хуан тайлбарласан байна. Одоогоос 1 сарын өмнө тэрээр 2025-аас 2026-нд нийлүүлэх хэмэл оюун ухааны чипүүдийн захиалга нь нийлээд $500 тэрбум хүрээд байгаа гэж мэдэгдсэн. Тэрээр энэхүү тооцоолол хിവэрэ захиалгын урсгал цаашид ч гэсэн нэмэгдэнэ гэж таамаглаж байна. Компани санхүүгийн захирал Colette Kress-ийн хэлснээр компани захиалгын жагсаалтанд саяхан зарласан Anthropic компанитай байгуулсан гэрээ болон Сауди Арабтай хийсэн хамтын ажиллагааны гэрээнүүд томоохон хэлслүүд бүрэн тусгагдаагүй байгаа ачаа. Америк нэгдсэн улсын холбооны шүүх Meta компани Instagram, WhatsApp-ыг худалдан авсан үйлдэл хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэв. Энэ нүүрэ технологийн аваргуудын нөлөөг хязгаарлах гэсэн Дональд Трампын сацгаргааны оролдлогыг компанид ажлын эрчийг сулрууллаа гэж салбарын шинжээчид дүгнэж байна. Холбооны худалдааны комисс одоогоос 5 жилийн өмнө Meta компанийг өрсөлдөөнийг боомлсон гэж үзэн шүүхэд өгснөөр дэлхийн хамгийн нөлөө бүхий нийгмийн сүлжээний компани эсрэг томоохон дуйлантай хэрэг болж хувирсан юм а. Холбооны худалдааны комиссийн үзэж байгаагаар Facebook компани 2012 онд Instagram-ыг, 2014 онд WhatsApp-ыг стратегиар цохиомлоор өндөр үн төлж худалдан авсан. Ингэхдээ нийгмийн сүлжээний салбарт монопол тогтоохыг зорьсон гэж үзсэн байдаг. Тиймдээ агентлагийн зүгээс Meta-г задалж Instagram болон WhatsApp-ыг тусдаа компаниуд болгохыг шүүхээс шаардсан юм. Гэвч Америк нэгдсэн улсын дүүргийн шүүгч Джеймс Босберг холбооны худалдааны комисс Meta-г монопол гэдгийг нотолж чадаагүй гэж дүгнжээ. Тэрээр нийгмийн сүлжээний орчин хурдтай өөрчлөгдөж, TikTok, YouTube зэрэг шинэ өрсөлдөгчд гарч ирэн нөлөө нь эрс нэмэгдсэн нь өмнөх нэхэмжлэлийг байх шаардлагагүй болгосон гэж тайлбарласан байна. Холбооны худалдааны комисс шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн шүүгчийн хараат бус байдалд эргэлзэж байгаа гэдгээ хэлж байна. Зарим бүгд найрамдагчдын хувьд Босбергийн өмнөх шийдвэрүүдтэй олон жил зөрчилдөж байсан түүхтэй. Дональд Трамп ч өөрөө түүнийг радикал зүүнний үзэлтэн гэж үзэн огцруулахыг шаардаж байсан удаач бий. Харин Meta компани хууль эрхцэн албаны зүгээс шүүхийн шийдвэрийг сайшааж байгаа гэдгээ хэлж байна. Шүүхийн явцад Meta-г хүчтэй өрсөлдөөнд ажиллаж байгаа Instagram болон WhatsApp-ыг бүтээгдэхүүний чанартай холбоотойгоор стратегийн үндэслэлтэйгээр худалдан авсан гэж өмгөөлөгчд нь тайлбарлаж байгаа. Марк Зукербергийн хувьд Instagram-ыг мэдэгдэхүйд сайн бүтээгдэхүүн байсан учраас худалдан авсан гэж мэдүүлсэн байгаа юм. Үүнээс гадна холбооны худалдааны комисс тухайн үед аль худалдан авалтыг зөвшөөрсөн гэдгийг санах хэрэгтэй. Meta компани удирдлагууд Дональд Трамптай харилцаагаа сайжруулах гэж оролцсон нь холбооны худалдааны комисстэй тохиролцоход нөлөөлж болзошгүй гэж өмнө нь таамаглаж байсан. Meta компани эсрэг Дональд Трампын нэхэмжлэлээр эхэлсэн төстэй хэрэг энэ 1-р сард Meta компани $25 сая төлснөөр дууссан. Мөн Meta компани энэ онд факт шалгалтын хөтөлбөрөөр зогсоож, ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд $1 сая хандуулсан байдаг. Тэгэхээр та бүхэн Америк нэгдсэн улсад энэ 7 хоног нэвтрүүлгийн ээлжид дугаарыг хүлээн авч үзлээ. За өнгөрсөн 7 хоногт ерөнхийдөө олон улсын давцанд Америк нэгдсэн улсын хувьд олон онцлог үйл явдлууд болж өнгөрсөн 7 хоног байлаа. За мөн дотооддоо эдийн засаг, бизнесийн салбарт нь болсон онцлог үйл явдлуудаас та бүхэнд таймлан мэдээлсэн байгаа. Эх 7 хоногийн энэ өдөр ээлжид дугаараараа эргэж уулзъя.